512 бүх барилдах үед хідэн даваа гардаг вэ? За энэ хүнийг одоо засуул гэж нэрлэдэг шүү дээ. Багтаагүй болохоор гэдэг нь үлээ. Юуг бэлэгддэг вэ гэсэн утгатай юм асууж байгаа шүү дээ. Начин цолыг хід давсан бүхэд олгодог вэ? Үгүй аав амар үзтээ юм аа. Мэдээж бас манайхан бүргэд цол гэж бол байхгүй. Сайн байцгаана уу? Сар шинийн баярыг тохиолдуулан Монголын үндэсний спорт буюу Монгол үндэсний бүхий танин мэдхүй асуултуудыг айдуу классын багш нараас асуух гэж байна. Тэгээд мэдээж манай багш нарт бас мэдхгүй нэг хоёр зүйл бол гарч ирэх үүсэхгүй. Ададад сураад урт хугацаанд ажиллаж амьдарч байсан хүмүүс учраас бас ганц хоёр мэдээж асуултууд бас мэдхгүй байхыг үүсэхгүй. Тэгэхээр та бүхэн ч гэсэн өөрсдийн мэдлэгийг шалгаад үзээрэй. За тэгээ манайхан ер нь бүх үзэж гэнэ үү? Орхон баярыг байна. За эхэлцгээе, эхний асуулт. Бүхий барилдааныг талбай дээр зохион байгуулж удирддаг хүнийг хэн гэж нэрлэдэг вэ? Диста мэдэн чи юм уу? За манай хариултуудаа бичээрэй. Юу гэж нэрлэхийг мэдэхгүй байгаа юм л да. Бүтэн мэд referee. За үргээ. Засуур. За юу гэж нэрлэдэг юм бэ? Засуур. Шүүгч. Шүүгч гэж бичээг бол манайх ер нь зөв шүү. Яадчихлаа. За энэ хүнийг одоо засуул гэж нэрлэдэг шүү дээ. Манай мэдч бас амар шүү. За дараагийн асуулт. За энэ зурагт харагдаж байгаа Монголын үндэсний бүхий өмсгөл. За энэ өмсгөлийг юу гэж нэрлэдэг вэ? За хариултаа харуул. Зодог шүүдэг. За мэдээж бас Монгол үндэсний бүхий өмсгөлөө бас мэдгүй Монгол хүн гэж бас арай байхгүй хаа гэж бодож байна. За ингээм амжилттай 2-ын даваа маань үргэлжилж байна. За одоо 3-ын даваа. 512 бүх барилдах үед хідэн даваа гардаг вэ? Энэ бүх гэхээс илүүтэй зүгээр логикийн асуулт. За окей, за 5 тоолъё. Өөрсдөө хариултыг өчөөрэй. 5 4 3 2 1. За хариултаа 9 3 7. Яаж 3? 1024-өөс 512 болохын тулд за Чи 512 чинь. Гэхдээ яг тэр чинь тооны ухаан байхгүй. Энэ чинь ерөөс логик. Мэдээж 9 шүү дээ энэ чинь. 3 бол үнэхээр бас гайхалтай хариулт байна. Яаж бас 3 даваад байгаа юм бэ? 500. 3-4-өөр нь оролцож байгаа юм. Бүлэг зодоо. За next. 2025 оны үндэсний их баяр наадамд хэн гэдэг бүх төрүүлсэн бэ? 25. Үгүй наадам үзсэн бол бас санаж байхаа гэж бодож байна. За окей, за өөрсдөө хариултыг харуул. Орхон баяр. За орхон баяр. Зүгээр л том random Монгол нэр. Тэр чинь орхон баяр шүү. Тэгэхээр 2025 оны үндэсний их баяр наадамд Батмагнаа гэж бүх төрүүлсэн байт юм байна шүү манайхаа. Монгол бүхийн зодог, задгай ингэртэй байдгийн шалтгаан юу вэ? Оо энэ амар орчтой. Бүх чи мэдх юм уу? Логик нь бодвол бас юу юм гараад ирчихээр л. За харуулъя. Хүйсгсэн байна энд. Эмхтэй үнээс. Эмхтэй үг барилсан. Багтаагүй болохоор гэдэг нь үлээ. Зодгон задгай байдаг нь. Бондгор. Эмхтэй хүн барилдаж байсан болохоор барьц авах боломжтой зөвшөөрөгдсөн ханц бай. Бас айгүй бас нэг дөрмийн бас тайлбар шүү. Монгол бүхийн малгайн залаан дээрх тэмдэг юуг илэрхийлдэг вэ? Тэмдэг улаан өнгийн гэдэг. Зүгээр ерөнхий хариулахад л болно. Цол хід давсныг. Хід төрүүлснэг ялсныг. Баяр. За цол хэрэгэм. Хэмэр Юуг бэлэгддэг вэ гэсэн утгатай юм асууж байгаа шүү дээ. Тэр чинь нөгөө physical дээр манай ингээд юг харуулдаг. Бидний амжилтыг харуулдаг гэдэг. Би үзсэн. Энд юу Баяр гэх нь. ерөнхийдөө амжилтыг нь харуулж байгаа. Тухайн тэр барилдаанд одоо ер нь хэд төрүүлснийг нь. За одоо сүүлийн асуултууд ер нь жоохон хэцүү асуулт юм шүү. Тэгэхээр бас жоохон манд илүү сайн бодож байгаа. Начин цолыг хэд давсан бүхэд олгодог вэ? За бич. Гэс. За энд 5. За 4 4 7 9 юм уу? 9 даваад начаа авах юм уу? Бүхэл бүтэн 9 даваа хийчээд начаа авах юм. За тэнд 5. За зурагт харагдаж байгаа малгаан тэмдэг байна одоо цолны. За энэ тэмдэг ямар цолны тэмдэг вэ? За сайн харах юм бол шуу байна тийм үү? Мэдээж бас манайхан бүргэд цол гэж бол байхгүй. Гард, харцаг, бард.
За харцаг. Сая чи аврах болохоор малгаанд ийм тэмдэгтэй болдог гэдэг. Тийм бүгд малгаанд тэмдэг. Тийм. Энэ бол харцаг зоолны тэмдэг. Оо. Good guess. Good job. Мединагийн ноцхон Өнөөдөр ингэж мэдсэн. Үгүй гэхдээ хадуу асуусан бол би бүр алах байсан. За одоо сүүлийн асуулт. За манай октоочос ер нь бүхийг бол чи илүү үздэг шүү дээ. Ер нь эмэгтэй хүмүүс бүхийг арай илүү үздэг гэсэн тийм бас судалгаас аман судалгаас байдгийг шүү. За окей. За одоо сүүлийн асуулт заяа. За энэ болохоор өөр өөрсдийнхөө таамгийг шүү заяа. За эх жилийн наадмаар хин гэдэг бүх төрүүлнэ гэж таамаглаж байна. 1.1. За харуулцгаая. Царайлаг нь цэвэг орхон. За мэдээж царайлаг нь бол төрүүлэхгүй байхаа. Илүү тийштэй тий илүү сайн одоо бэлтгэлээсэн. Орхон бараг чинь царай. Самбатай. Бид гурыг гуруулаа. Гурлаа юу. Орхон баяр биш үү Батмагнаа. За окей. За ихэд нэг бүх мэддэг байсан. Хоёр бүх мэддэг байлаа. Тийм шүү дээ. Хоёр бүх мэддэг байлаа. Нэлээд авсан би бүр хайж. Туслаа. За тэгээд бидний цагаан сарын баярыг холбогдуулан хийсэн контент маань энд хүрээд дуусч байна. Тэгээд та ч гэсэн бас өөрийнхөө мэдлэгийг тэгээд бас шалгасан байхаа гэж бодож байна. Мэдээж мэдэхгүй бас зарим зүйл гарсныг үүсэхгүй. Тэгээд та бүхэн сар жиндээ сайхан тэмдэглээ. За шилтээ. Окей. За баярлалаа.